Nissan брендийн 70 гаруй жилийн түүхтэй модель болох Patrol маань дөнгөж сая оны өмнөх нь дэлхийд даяар Y63 загвараар танилцуулсан байдаг. Тэгвэл өнөөдөр Шангрила дээр яг Монголд аль бие усны нээлт нь болж байгаа юм. Тэр хэдүүлээ яг Y63 маань ямар хуу болсон юм байна? Нээлтээр нь ороод танилцсангаа ямар хуу өөрчлөлт шинжилгэүүдийг хийсэн байна? Хамтдаа сонирхоод ороод гарыг гэсэн. Амфогийн влогны буланд тавтай мөрсөн. Шоурум дээр Patrol дээр ирсэн мэт тэгэхээр гол ирэнд ор. За мэдээж гадна талыг бол ярихгүй байхын аргагүй. Ягаад гэх юм бол хаанаас нь шинж харсан үнэхэрийн том шинжилгээг бол хийж чадсан. Би анхаарчаад Cadillac Escalade-тэй нэлээд төстэй юм байж харсан. Гэхдээ яг үндсэн нэг Y62 гэсэн C хэлбэрийн гэрэл нэг тийм бандгар дизайн, урт хойдолтой хүртлээ гэрлийнхаа хуучин нөгөө юуныхаа C хэлбэрийг хүртэл хадгалсан. Бүр давхар гэрэл тавиад өгсөн. Тэгснээс платформ шинжлэгдсэн учраас бүр урт нь 35 мм-ээр, өргөн 35 мм-ээр илүү урт хожид байгаагүй хамгийн том дангар Patrol болж гарч ирсэн гэсэн үг. Тэгэхээр яалтчгүй гадна дизайн хүртэл би бол хамгийн том одоо жинхэнэ full size SUV гэж харагдах. Хаанаас нь ч харсан тийм нэлээд ер нь бол үнэхээр төсөөлж байгаагүй, төсөөллийг давсан шинжилгээг гадна дизайн дээр бол хийж чадсан. Тэгээ ерөөсөө одоо ингэ сайн ажиглах юм бол яг мэдээж ганган гоёмсог байгаа. Гэхдээ биш тийм. Өөрөс тийм худлаа хиймэл юмнууд байхгүй. Одоо энэ нүх жинхнээсээ цаашаа ороод урдаасаа агаар аваад цаашаа пиланза хөрөх зөвлөлттэй нүхтэй. Хоёр дахь юм бол энд харагдаж байгаа одоо энэ хэсэг бол энэ бол яг ингээд гоёлын зүгээр хиймэл юм шиг харагдаж байгаа мөртлөө жинхнээсээ одоо ингээд энэ түрүүжингийн асаалттай гэж унтарсан. Тэгвэл энэчээс халуун агаар мэдэрч байгаа. Нэг өснө моторынхоо халуун агарыг энүүгээр ингэж гаргаж хөрөх байдлаар ажилладаг гэсэн. Ийм нарийн ширийн детейлүүд дээр маш сайн ач холбогдол өгсөн нь бол нэлээд ажиглах юм бол нэлээд илт. Ер нь бол нэлээд сэтгэлээ шингээж олон жил хүлээгдсэн эцэд 300-ийн дараа 600-ийн дараа гарч ирсэн гэхэд бол нэлээд аргагүй нэг чанартай юм хийсэн юм байна даа гэж дүгнж болохоор. Ойлгоо нэрээ. За тэгээд түрүүний нөө хэлсэнчлэн C хэлбэрийн давхар гэрэл хойноож гисэн орж ирсэн. Сүүлийн үеийн машинууд донд тренд болоод байгаа энэ үргэлжилсэн багажны энэ уртл туузан лээд гэрэл хүртэл орж ирсэн. Энээс гадна нэг таалагдаад байгаа юм Patrol гэсэн бичгийг энд маш гоё байрлуулж өгсөн байна. Тэгэхээр ер нь бол би Patrol шүү гэдгийг хаанаас нь ч ашиг ойлгохдохоор гадна дизайн дээр үнэхээр яг сэтгэлээ шингээж бол уралж чадсан байна. За тэгээд эн чинь нөгөө нэг платформ солигдсон 35 мм урт болсон 35 мм өргөн болсны ачаар багажны хэмжээ 35% том орсон. Тэгэхээр өмнөх Y62-оос илүү дангар, илүү том багажтай. Одоо энэ яг нөгөө нэмэлт хойдлын хоёр суудлыг бол буулгацсан тохиолдолд. Нөгөөтгөө босгоод ирвэл арай жижигссэн л дээ. Гэхдээ яг суудал бууц үед багажны зай өмнөх Patrol-ын Y62-ын зайгаас хамаагүй томсон. Яалтчгүй full size SUV бол том багажтай байх шүү дээ. Хүмүүс ер нь Patrol дээр гол ярьдаг зүйл зай гэдгийг Nissan өөрөө маш сайн мэдчихсэн. Ийм ч учраас зайгаа өшөө бүр нэмж өшөө өрөөсө бүх юмыг багтаахаар хэмжээтэй бол болгож гисэн байлаа. Тэгээ энд нөгөө суудлын хойдлын нэмэлт хоёр суудлын бүх удирдлагуудтай удирдлагаараа босож яадаг. Их амар заавал гараараа хөдлөх шаардлагагүй. Тэгээ бас нэг хид юм яг хэлхээ мартах чинь. Одоо энэ 3 дугаар игнэний суудлын одоо харалдаа аягны суур мөн Type-C-ийн оролт тэгснээ яг багандаа энэ хойдлын эндээ хоёр тал нь хоёулын спикер тавьж гисэн. Тэгэхээр 3 дугаар игнэнд бол ер нь бол маш 3 дугаар игнэнд сууж байгаа хүмүүст нэлээд опшн сайтай суудаг. Тэрнээс гадна нэг сонирхолтой юм. Одоо энэ ч нөгөө хин амортизатортай болсон шүү дээ. HPMC гэж бүр байхгүй болсон. Тэр бол Y62 дууссан. Y63 тэр өөрийгөө өндөрсгөж намсгадаг болсон. Ачаатаа ирээд хүнд ачаач юм уу ачиж байгаа тохиолдолд энэ дээр жоохон удаан дарангууд машин чинь доош суун гэсэн үг. За ингэ нэлээд намхан болчихж байгаас тэнгууд мэдээж ачаа мачаагаа ачичаад буцаагаад энэ дээшлүүлэх товчлол дээр нь 2-2 секунд орчимд харахад буцаагаад хэвийн горимдоо очдог гэсэн үг. Нэг юм шүү. Гэтэ багажны зайг ингээ харахад гэтэ бүр арай л дэндүүл том байна л та. Тэгэхээр урамтай хамгийн юм ачаал гялс хөдөө гараад тавих гэж марсан санагдчих. Тэгээ сая нөгөө багажн дээр өндөршил намсгадаг амортизаторын тухай ярьсан шүү дээ. Тэр бол нөгөө өмнө нь бол байгаагүй. Өмнө Y62 дээр HPMC гэдэг нөгөө арай нэг өөр төрлийн амортизаторын шийдэлтэй байсан. Тэр нь жоохон төвөгтэй байсан яг нэг үг хэл. Тэрийгэ бүү болоод дүүлэнд нь хин амортизатор тавьж өгсөн. Тэгээ E-damper гэдэг тусгай технологийн амортизатор түштэй. Нэг ёсондоо 22-т обуудтай байгаа мөртлөө унаад явхад
Y62-оос илүү хавь илүү зөөлөн болсон гэдэг нь бүр илт байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хуучны амортизатор нөгөө HPMC гэж хэлэгддэг яах вэ гэдэг асуудал болоод тэр амортизаторыг бүр байхгүй болгоод өөрийгөө өндөршиж намсгадаг. Тэр нь ухаалгаар ажилдаг, ямар зам дээр ямар хурдтайгаар явж байгаа шалтгаалаад гүйцээгөө өндөршиж намсгаж ажилдаг гэсэн үг. Тэгэхээр 22-т обуудтай байхдаа илүү зөөлөн байна гэдэг маань удахгүй 20-т обуудтай ер нь бол орж ирэх юм гэсэн. Тэгэх юм бол тэр үед бүр илүү зөөлөн амблаг байх баг. Ялангуяа удахгүй нөгөө daily drive хийхээр төлөвлөж байгаа. Одоохондоо нөгөө зөвхөн шоурумын зорилттой 2 хүн хувилбар байгаа учраас боломжгүй. 3-4 сараас яг daily drive дээр ямар болсон нь мэддэг баг. Тэгээд сүүлийн үед нөгөө бүх машин тулгараад байгаа нэг тийм урам хугалдаг нэг юм байдаг штэ. Бүгд нөгөө нэг баг идэвхлийн тулд заавал нэг юм хөнгөлдөг, хуузав хөнгөлдөг, тэг хамаг юм нэмгэлдэг гэл. Одоо бидний хамгийн сайн мэдих түгээмэл одоо хит хитэн жипүүд байна штэ. Өмнө ямар байж байгаа одоо ямар болцсон байгаа лээ. Хаалгыг онгойлгоход амдшгүй байдаг. Тэнгүүд патрол дээр би яг тэрэгчихвээ дээ гэж бодоод айжилсан бол патрол тээгүй. Y62-оос хөнгөн болоогүй. Бараг илүү хүнд болсон гэж хэлэхэд бол. Хаалгыг онгойлгоод нааштай жоохон ингээл хөдөлгөхөд амдшгүй. Маш хүнд. Тэр нь бол хаалга. Тэр хаалга өөрөө хүнд байна гэдэг чинь яг битүүлэг одоо дулаалга, битүүмжтэй ашигласан материал бүгд чанарын маш өндөр түвшинд яг SUV дээр тий том брендийн SUV ямар байх ёстой яг тэгж мэдрэгдэж байгаа. Ялангуяа хаалгын онгойлгоод нэх хаах гэсэн. Маш хүнд. Яг энэ тал дээр бол үнэхээр урам хуглаа. Харин нэлээд баяртай байна. Хөнгөлөөгүй. За ороос уу. За ороос суугаад хаалгаа хатсан байхад бол мэдээж битүүмж маш сайтай гэдэг нь бол анзаарэгдэж байна. Яалтчгүй. Яг гадаа гаргаж үзэхэд илүү өөр болох байх л та. Гэтэ мэдээж хүлээлт өндөр байх. Ягаад гэх юм бол машин маань маш дээд зэргийн материалуудыг ашиглахаас гадна жин хөнгөрөөгүй учраас кузов нэмгэрээв. За тэгээ ороос суудсан байхад бол патролын хэмжээ бол угаасаа ярилтгүй. Би бол нэг тийм жижигхэн биетэй хүн бол биш. Тэгсэн мэт ороос суухад юу нэрж жоохон живжих гээд байгаа юм шиг болоод байна. За юусэн машин асаагаад үзье. За тэгээд нэг анзаарэгдэж байгаа гол юм байна. Манай арааны асалт нь нэлийн сүртэй болчих. Арааны одоо ирчаак байгаа шүү дээ тий. Тэр маань байхгүй. Гэтэ ингээд тэр байхгүй болонгууд нэг тийм машин маань жоохон тийм зөөлрцсэн жоохон бруталны характерын алдаад байгаа юм шиг мэдрэмж өгж байгаа нэг талаараа. Харин нөгөө талаар байна шүү дээ тий. Энд нэг ийм юм байхгүй болчингууд айгүй тийм сэлүүхэн мэдрэмж өгд юм байна л да. Одоо ингээд зүгээр нэг ороос уух нэг юм орчин байгаа юм шиг. Тэгээ ихэндээ ялангуяа энэ товчлуураар ингээ араа мараас болоход жоохон эвгүй. Ихтэй сүүл рүүгээ дасчихаар. Яг нэг төгөлдөр хуурын товчлуур дарж байгаа юм шиг. За Ирчаакны хувьд тийм. Гэхдээ машин маань яг 9 шатлалт автомат хороо. Тийм ч учраас ашгүй пайдал шифтерээ бол тавьж өгсөн байл. Тэгэхээр энэ дээр бас маш их баярлаад байна. Хэдий Ирчаак байхгүйсэн ч гэсэн пайдал шифтер байгаа. Яг 9 шатлалт автомат хороп CVT биш. Тэгэхээр яалч бруталны юм бас тодорхой хэмжээнд үлддгээрээ үлдээ байдгаараа байгаад байгаа. За тэрнээс гадна бүх энэ товчлуурууд ямар нэг хамаг юм ингээл точ скрин болоод ирдэ шүү дээ. Тийм бол биш. Яг сайхан бүгд дарагддаг, товчлуураараа эргүүлдэг, дээш доошоо болгодог, чанартай дарагдaltaтай товчлуурууд хөгжмөө хүртэл чангалт суулгахын хүртэл энд товчлууртай гихт. За энэ дэр бол үнэхээр ярих юм байхгүй. Өрөөл бол тэр чигтээ арьсан. Ерөөсө хаасайгүй л ерөөсө арьсыг ултуулсан шигтгэж өгсөн. Энэ голын энэ хэсэгний одоо хэмжээ бүр яа гэдэг. Энэ ингэхэд баг юм марын ширээ гарч ирээд байгаа юм. Ингээд яг ийм саргалж нэг ийм ширээнүүд байдаг шүү дээ. Нэг аяллаа тэр шиг л. Тэгээ wireless charging. Тэгээд юу мэдээж drive mode-ийн гормын хүртэл юм юугаар солигддог. Эргүүлдэг баатнараа. Төрүүлэн дээр ер нь бол тэгээд бүх төрлийн ойр зур карт ойрхон байх хэрэгтэй товчлуурууд бүгд хийндээ байна. Тэрнээс гадна яг энэ салон миний анхаарал татдаг баг. Салоны дизайн яг энэ одоо ашигласан материалыг хийц бол яг үнэхээр яг мундаг. Одоо ингээд энэ ойдлууд их тий ойдлын байгаа байдал ингээд салон дээр одоо ингээд хүрээл үүсч карт мэдрэгдэж байгаа бол ингээд бүр тийм нэлээд тийм ихтэй найдвартай. Гол нь яг би нөгөө Nissan-аас 63 гингүүд нэг тухайн үед ингээд 63 дарлагдчихад нэг сүртэй тоохгүй байгаадсан чи сүүлдээ яг уншиж судлаад тэгээ бас гадна дотны өмнөдийг үзээ. Тэгээ сая яг биеэрээ үзэхэд ингээд үнэхээр яг мундаг хийчихжээ. Нэг алхам дээш өвсөрсөн юм байна даа л гэж харж болохоор байна. Тэгээ ингээд суудсан байхад шүү дээ. Том жипүүдийн энэ баг нь ингээд айгүй тийм ингээд юм хаадаг шүү дээ.
Тэгмүүд яг энэний дизайны одоо ерөнхий одоо яг юм бүтцэн айгүй зөв юм шиг байна. Энэ баг нь надад ерөөсө багантай юм шиг мэдрэмж төрүүлэхгүй байдаг байхгүй. Ингээ харахад айгүй нарийнхан. Тэгээд ингээл харчих болохоор яг тийм нүсэр том ингэж баг нь орж байгаа. Тэрний шууд жолоочийн юуг бол хаасан маасан шийдэл байхгүй. Тэгээд капотыг бас их бодож хийсэн юм билээ л дээ. Том SUV барингууд капот айгүй ингэж ингээд нэг том юм дамаар капот л харагддаг бол дотроо дээр тийм биш. Энэ капотны хийд дизайн ч юм уу те машины өөрөө аэродинамикаас шалтгаалаад капотны хүртэл үзэгдэх орчин нэг хязгаарлаад нүдэнд өртөөд байхаар хүчин маш цэлгэр харагддаг. Тойл бол мэдээж том суудсан байхад үнэхээр зай хамгийн түрүүнд зай бодогдож байна, ашигласан материал бодогдож байна. Тэгээд өрүүлний хувьд нэрээ энийг бас хэлхээ мартаж байна. Энэ бол цахилгаан өрүүллийн аппарат биш. Яг гидрээр байна. Тэгсэн мөртлөө үнэхээр амар зүйл. Яа бүр жижиг машины өрүүл эргүүлж байгаа юм шиг. Ямар ч тийм гарт одоо тийм түүхтэй, төгшүүртэй юм юуч байхгүй. Өрүүл эргэж байгаа гидр өрүүл гэхэд ер нь бол нөгөө өрсөлдөгчдөөсөө илүү зөөлөн мэдрэмж өгч байгаа гэсэн үг. Тэгээ нэг юм өртөө. Хөдлөө хойшоо орж үзье. Тэгээ бас нэг функц хэлхээ мартчихсан байна. Нэг шинээр орж ирсэн функц нь урд сууж байгаа хоёр хүний юм шүү дээ. Тэгээ биеийн температурыг мэдрээд тэрэндээ таарсан градусаар өөрөө парн юм уу кондишн үлээдэг. Тийм ухаалаг гэсэн үг. Биеийнхаа орж ирээ суусан хүнийхээ биеийн температурыг хэмжлээ төхөн төхөрсөн агаараа гарлаа. За хойдлын суудлал бол тэгээд үнэхээр бас л үнэхээр дангаар байна. Одоо за хойдлын опшнгуудад танилцуулчих. Мэдээ хойдлын энэ ч одоо хамгийн өндөр опшнтой платинум гэдэг хойдолдорно. Тэгэнгүүт яг ийм хоёр талын дэлгэцтэй юм байлээ. За тэгээ хойдлын бүх төрлийн одоо товчлуурууд байна. Хойдлын парны удирдлага гэх мэт. За Type C-ийн 2 уралттай. За энд 12 вольтын залгууртай. Тэгээ сандал нь одоо ингэж нэгээрээ найцааш болд юм бэл. Тэгээ мөн хойдлын сандал бол энэ хөшүүрийг татаад наална. Тэгээд мэдээж парны юутай, парны хоолойтой. Тэгээ эндээ юм гэрэлтэй энэ зүүн хүрхтүүдэд товчтой юм шиг ажилт юм байлээ. Тэгээ хоёр хөрөнгөд ингээ унтарчдаг. За тэгээд люк нь бол юм үргэлжилсэн юм хоёр том люктэй учраас маш том цэлгэр тийм мэдрэмж их төрүүлж байгаа. Тэгээд за энэ суудлал бол бас их сонирхолтой. Одоо ингээд хийцэн, ойдлон, тэгээд гарт баригдж байгаа, мэдрэгдэж байгаа нь бол үнэхээр маш сайн чанартай хийцтэй. Ер нь бол ингээд үнэртэж байгаа байхгүй цэвэр айрс гэдэг нь. Тэгээд тэр харагдчихвал клип шигээд Америкийн юм премиум аудио спикертэй юм л 12 шиг тийм премиум спикертэй. Ер нь нөгөө машины спикер премиум брэнд тавигдаад ирэхээр дагаад машиных нь битүүмж, дулаалга гэдэг бүх юм сайжирдаг. Тэгжээж нөгөө хөгжим нь илүү гоё дуурж, илүү гоё мэдэрдэг учраас ямарваа нэг машин премиум спикер тавина гэдэг маань тухайн машины одоо битүүмж бол маш дээд зэрэг болж ирдэг. Тэгэхээр энэ бол ялчгүй Y63 дээр маш их хөдөлмөр мөн хичээл зүтгэл шингээсэн гэдэг нь бол эндээс харахад бол илт байна. За моторын тухай бол мэдээж нэлийн юм хэлэхгүй болохгүй. За мэдээж трендийн дагуу нөгөө алдарт V8 гэдэг хөдөлгөөр бол байхгүй болсон. Бүх SUV-нууд V8 хаяад V6 гэдэг хос турботой юм хөдөлгөөрлөө бол дэлхийд даяар шилжиж байгаа. Яг нь мэдээж V8-ыг хаях нь нэг талаараа жоохон гонигтай байдаг. V8 онд сурсан хүнд те V8-ийн характер цаанаар нэг нүргэлсэн дуу чимээч гэдэг юм. Ийм гоё юм чив чимээгүй ажиллагаа. Гэхдээ V8 дээр бол давууштай талууд их. Гэхдээ V8-ийн сул тал нь бензин зарцуулалт ихтэй байдаг. Агаарын бохирдол хортотоо их ялгаруулдаг гэж явдаг. За энэс үүдэлтэй бүх үйл төрлийн SUV-нууд бол V6-аар шилжиж байгаа. Гэхдээ би энийг Nissan-ы V6 хос турбо хөдөлгөөрөнгүүд их найдвар тавиад байгаа. Яг гэх юм бол зүг байж байгаа л гинт нэг хос турботой V6 хөдөлгөөрлөө ороод тэгээд нэг удаачгүй тэрийгээ шууд том SUV дээрээ тавьж мэрсэн тийм үйлдэл бол хийгээгүй. Яг гэх юм бол Nissan бүр эрт дээрээс V хэлбэрийн 6 цилиндртэй тэрэн дээрээ twin turbo буюу хос турбо тавьж өгөөд одоо GTR R35 буюу 2008 оноос хойш яг энэ төрлийн хөдөлгөөрөөр Nissan маш сайн дагнасаар ирсэн. 2008 оноос хойш жил болгон хөгжүүлэлт хийдэг, жил болгон яг ийм V хэлбэрийн 6 цилиндртэй хос турбо сетап гэж ярьж штэ. Яг энэ төрлийн хөдөлгүүр дээр GTR дээр өчнөө туршицсан байхгүй. Тэгээ Nissan Z байна, Infiniti Q50, Infiniti QGR, 3.0 twin turbo, 3.8 twin turbo гэдэгчлэн ер нь бол twin turbo болон V гэдэг хөдөлгүүр дээр Nissan бол маш сайн туршлагатай. Жил ирэх тусам л GTR-ийнхаа хүчийг нэмсээр ирсэн. Тэгэхээр угаасаа энэ төрлийн хөдөлгүүр дээр хангалттай туршлагатай учраас бага зэргийн өөрчлөлт 3.5 болгонгуудаа патрол дээр тавьчих. Тэгэхээр илүү одоо юу гэсэн үг лээ.
том жипэн дээр тавьж байгаа учраас баг хаазан дээр баг мотороор эртэн илүү их хүч гаргахад илүү чиглэсэн. Ерөнхий зарим нэг юмнууд нь бол GT-R-тай адилхан. Жишээ нь турбон дотор тос хэрхэн эргэж хэрхэн гарч байгаа нь бол яг GT-R-аа өөрөө тухайн тэр технологиг бол ашигласан гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ тал дээр бол Nissan яг энэ хөдөлгүүр дээр V6 Twin Turbo болов орсон гэж байгаа энэ мэдээн дээр бол би бол маш тийм эерэг хүлээлттэй байгаа. Яг л магадгүй цаг хугацаанд харуулах байх. Гэхдээ нэлээд мэрэгжлийн GT-R ч нөөрэ ямар машин блэ? GT-R дээр ямар хүч гаргадаг вүлээ? Стокор наавал 1000 морь хүртэл тоногддог тий. Гэтэл тийм туршлагатай брэнд өөрийнхөө flagship патрул дээрээ тэр их түүхтэй хөдөлгүүрээ тавьсан гэсэн. Тэгэхээр энэ мотор дээр бол би эргэлзээдэх юм байхгүй гэж бол бодож байгаа. Тэгээ мэдээж хроотны хувьд бол CVT, MVT тавьж бас хүний урам хугалаагүй. Гэсэн шатлалт автомат хорог. Яг л шатлсан жинхэнэ хорог. Энэ хоёр нийлээд 425 морины хүч 700 Нм бошгож байгаа. Тэгэхээр урд хожид байгаагүй V8-аас хамаагүй илүү хүчтэй мөн V8-аас бензин зарцуулалт багтай. Тэгэхээр илүү хүч гаргаж чинь илүү хэмнэлтийг үзүүлж чинь нэг талаараа маш том технологийн дэвшил. Тэгэхээр мэдээж алийн болгоо одоо V8 гэдэг яг нь цаг хугацаагаа дагаж бас өөрчлөгдөх ёстой болж байна. Тэгэхээр өөрчлөгдсөн үед нь бас дэмжиж зүгээр хүлээгээд авах зур аргагүй болсон гэсэн үг. Тэгэхээр одоо нэг том жипэн дээр V6 тавигдлаа гэдэг их гайхах юм байхгүй. Харин ямар брэнд, ямар түүхтэй брэнд, ямар хөдөлгөөний түүхтэй брэнд V6 тавьсан бэ гэдэг нь л өөрөө маш сонирн болж байгаа гэсэн үг. Яг ч үгүй технологийн дэвшил нь үнэн. Яг нэг үнэн юм хэр үзмээр л. Гэтэ яаж ч 3-4 сарыг бол хүлээхээс найшгүй. Тухайн үед бол яг патрол олон аваад ирчих юм бол тэнд нэг гоё ревю бас гарах байхаа гэж найдаж байна. Тэгэхээр Nissan-ы хөдөлгүүрийн хувьд бол Nissan-ы Twin Turbo гэдэг бол бусад Twin Turbo V гэдэг хөдөлгүүрээс бол V6 гэдэг хөдөлгүүрээс шал ондоо байна гэдэг найдлага бол байна. За тэгэхээр Y63-ын хувьд бол сэтгэл нэг иймэрдүү байлаа. Одоо энэ Platinum, Titanium гэдэг хоёр опшн чинь нэг Монгол жоохон өөрчлөлтөд ирж байгаа юм лээ. Гэхдээ опшны өөр нэг сүртэй ялгаа байхгүй. Нэршил нь LEAC буюу Limited Edition, Platinum нь Limited Edition болж ирээд Titanium нь болохоор AC буюу Standard Edition гэсэн хоёр сонголтоор ирэх юм байна. Тэгэхээр яг ямар хуу болж ирэх талаар та бүгд монитор ирээд хөтөр мэдээлэл авч болно. Хэрвээ одоо захиалга өгөх юм бол 5 сарын сүүл 6 сар ихэд бол ер нь ирчих юм байна. Тэгэхээр миний хувьд бол ер нь Батрал дээр маш өндөр хүлээлт тавьж байгаа. Ялангуяа унж үзхийг бол маш их хүсэж байгаа. Тэгэхээр 3-4 сард дараагийн тавтан авалтын машинууд ихээр хэдүүлээ. Яг жинхэнэ daily drive хийгээд ямар мэдрэмж өгч ийн хүчний хэр байна, 5 тухайн хэр байна, битүүмж хэр байна гэх илүү дэлгэрэн гоё яг бүрэн хийвээрээ дахиж болцсон. Өнөөдрийн дугаараар хамт байсан та бүдтэй баярлалаа.